Яана. Тэгэхээр бүр хичээл болцоо юм шигтэй. За сүүлийн үйлчлэл яасан бэ гэхээр за хамгийн сүүл хизээ гэх үү? За сарын өмнө зодсон байх нь тийм үү? За. Оо за яг үнэ. Зодсон шал юу ариг уулаа гэсэн чинь яг нөө. Зөвштэй яг ийм юм болтой шүү дээ. Тэгээ бүгдээр одоо бүгдээр л ийм сонссон шүү дээ. Тэгээ одоо сонсож байгаа шиг ингээд яах вэ? Тэгээ яг л ингэж ярьдэн шүү дээ. Яг зөв. За ингээд зодсон гэдэг юм чинь тийм үү. За тэгэн гоота үйлчлэл нэг юм байна. Шууд тэр доор нь нөхрийн чимээг ойлгож байгаа. За тань энэ үед ямар мэдрэмж төрсөн бэ? Одоо шууд мэдрэмж асуу. Үйлдэл дараа мэдрэмж. За тэгэн гол юу гэж хэлхээ? Гомцсон, амар гомцсон. За өөр. Ясаа? Гимсэн тийм үү? Оо тийштэй. Оо тий яг үнэ гимсэн. За салхий гэж бодсон би ингэж доромжлуулахаа гэх тээ. За яг үнэ. Тэгэхээр салхий гэж бодсон яг нөө бодол нь хизээ гарчсан мэхээр дөнгөж зодуулсныхаа дараа. Дөнгөж зодуулсны дараа штэ. За энэ бас яг нөө өөрчлөгддөг бодол тийм үү. За дөнгөж зодуулсны дараа салхий гэж бодсон. За мэдрэмж нь бол гомцсон байх нь гэмсэн өөр нэг зүйл хийсэн юм. Юу гэхээр хүүхдийнхаа хүүхэд байх чинь намайг ингэсэн тий. За хүүхдийн хажууд яг үнэ. Хүүхдийн хажууд одоо тий ээжийг нь зодчих гэдэг бол айгүй том доромжлол тийм үү. Тэгэхээр ийм би зүйл хүлээж зөвшөөрч чадахгүй. Ингээд айгүй гомдно. За энэ хоёрыг яриулсны дараа одоо хэнийг сонсох вэ? Нөхөр. За нөхрөөс эхлээд юуг нь асуух вэ? За яг хамгийн сүүлд одоо энэ юу өөрийнх нь хувьд хамгийн сүүлд хүнлэгдээгүй хамгийн сүүлд ойлгоогүй тэр үе чинь хизээ ямар үйлчлээс мэг яваа нөхөр юу гэлээ? Байн гоо. Тий. За өөр бас ямар тохиолдолд ойлгоогүй юм шиг байдгийг тий. Найз нөхдийнх нь хажууд манай нөхөр шиг ийм хүн байхгүй энтергээл ярьж шүү дээ. Тийм бол хамгийн сүүлд ямар тийм үйл явдал тохиолдсон гэдгийг яриулж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн сүүлд хизээ гэхгүй. За сарын өмнө нөгөө хэрүүлээ ярих уу? За сарын өмнө яасан? За барайхаа найзтай уулзсан. Тэ? За барайх найзтай уулзсан. Тэгээд согтуу ингэ хүрээд ирсэн чинь ханаа найз нар гэж ямар юм байсан ингээд яг найзын талаар болон өөрийг нь талаар нэмэх нь өөрийг нь за доромжилсан. За ингэсэн чинь нөгөөд ямар мэдрэмж төрсөн? Гомцсон. За яа гомцсон? За гомцсон ба дээрээс нь ууралсан. Ууралсан, бухимдсан. За бухимдангуудаа яасан? Төвчээр аваад бухимд одоо нэг ийм загвар байж тээ бухимдангуудаа шүү гал ингэ хөлтэй тэгээд хаадаг хөвцөлтэй шүү дээ. Тэгээд яг үгээр төвчээр аваад зогсон. За энэс бид нар хараа юу гэх юм бид нар энэ мэдээллүүдийг бүгд сонсдоггүй сонсдог. Гэхдээ зарим тохиолдож байгаа юм юу бүтцэхгүй сонсох гэдэг хамаатай тийм энд ингээд хөшөөрөөр яриад өөрсдөө дундаас нь бүтцээ олох гэдэг тийм үү. Тэгвэл тэр сонсоод байгаа зүйл чинь бүтцэн оруулах гэдэг юм.
Эхлээд нэг юм талынхан тэр асуудал нь юу юм? За хамгийн сүүлд болсон үйлдэл нь юу юм? Тэрнээс юу мэдэрсэн? Үйлдэл нь юу мэдэрсэн? Ингээд зэгцтэй яриангууд энэ хоёр нэг нэгээ одоо ойлгож байна. За одоо бид ойлгож байна шүү дээ. Эхнэрийн гомдож байгаа гомдол боломж юм уу? Боломж нөхрийн гомдож байгаа гомдол мөн үү? Мөн. За одоо эндээс юу гэхээр үйлдлийн илүү тодорхойлно. За энэ нэг тийм шүү дээ. Сарын өмнө зодсон ариг хуугаад. За тэгэнгүүт нөхөр юу гэхээр намайг оромжлсан. За дарамжлахаар юу гэж хэлдэг юм? Эхнэр нь нөхрөө юу гэж хэлдэг баш таарч. Аригчаа. За авч явж чадахгүй аригч юм аа. За энэ одоо хэлдэг өгнүүдийг хэлж яаж байна. За энэ аригчаа. За аригчаа. Ангэрээ авч явж чадахгүй. Арчаагүй. За тэнэмэл Дугаар зингэлгөөд найз нартай хайртай тийм. Найзтай хайртай. За ийм өгнүүдийг хэлдэг байна. За нөхөр хариуд ихнэртэй юу ч хэлдэг юм. Зодоогүй л гэж байна. Яг үгүй хийж байгаа шүү. Юу гэж хэлсэн? Би зодоогүй хутлаа ярьж байгаа. Би халамжтай шиг. За энэ нэг маргааны дунд нөхөр нь ихнэртэй юу ч хэлсэн байж таарах уу? Бид чинь зодсон гэдэг нь шүү дээ. Нэг захад авах зодсон гэж ойлгодог. Гэр бүлийн одоо эхнэр эмэгтэй хүн болохоор нэг захад зодсон гэж ойлгодог. Эхтэй хүн би чамд зодоогүй шүү. Нэг шиг миний дэвчээд авах тусууч би чамд нэг зодоо. Нэг алдаад үздэг гэж ярьдаг. Тийм. Чамд аажтай зодсон байдаг. Одоо тэр маргаанууд юу гэж хэлдэг. Аа. Би чамд нэг алдсан чи миний дэвчээд авах тусууч оромжлоод байгаа. Би ч анхааруулсан. Би анхааруулаад нэг алдсан нэг зодсон. Тэрс чаваас би зодоо. Эхнэр бол аимштаар зодсон. За аавч надад гар хүрч байгаагүй. За тэгэнгүүт эндээс цахих гэдгийг яг нь хөл ойлголтын зөрүүнд гарч ирж байна уу? За одоо тэгвэл энэ дээр нэг одоо нэг юу би зохиогоо гэж байна шүү дээ тийм. Зодоо. За зодоогүй тийм. Гэтэ мэд одоо алхсан нэг удаа зогсол гэдэг юм байна. Яг үнэ. За тэгвэл тэгвэл одоо за эндээс бидний дараачийн алхам юу болж ирж байна гэхээр энэ ойлголтууд юу гэж хүлээж аваад байгаа гэдэг ойлголт зүйл. Жишээлбэл архичин. Эхнээс нөхөр архичин л гэдэг шүү дээ. Нөхөр өөрөө архичин ч болж байгаа. Үгүй. Тэгэхээр энэ хэлж байгаа өгнүүдийн ойлголтуудыг бүгдээ хоёр талд нь харна. За эхнээс нь за та нөхрөө архичин гэж хэлсэн байна. Таны болоор архичин гэж хэмбэ гэхээр эхнэр юу вэ? Арих уудаг үнийг л архичин гэнэ. Нөхрийн тодорхойлт юу юм? Би хаяа уудаг хүн бол архичин биш ээ. За тэгэнгүүт одоо ингээд дундын ойлголтын зөрүүнүүд гарч ирээд юунаас олж уурлаад байгааг ойлгож шүү дээ. За эндээс үгээр тодорхойлт. За энэ зүйлсүүд нь хамгийн чухал. За энэ зүйлсүүдийн нэг ярьж байгаа нь чухал. Би чамаа одоо тодорхойлт ялангуяа юу гэхээр за энэ хүн зоддог хүн тийм энэ нэг хүчрхийлж хийн тийм хизээж зоддог гэж нэрлэж тийм тэгэхээр нөхөр болохоор би чамаа зохиог өгсөн ихэр л чи намайг ааштай зодсон. Тэгвэл зодно гэдэг маань юу хэлэх юм бэ гэдэг нөхрийн хувьд бол ингээд тийм хүний зодсон баг гэдэг давтан задлыг зодох гэж бодсон байна шүү дээ. Эхнэр бол яг нь зодох гэдэг бол баг залгах байтугай толгоонд нь ингэснийг зодох гэдэг. Тэгэхээр энээс та хоёр өөрөөр бодоод байгаа учраас тэр хоёр өөр одоо нэг үйлчлийг хоёр өөрөөр бодоод байна тийм үү. Тэгэхээр энэ дээрээс ойлголтын зөрүү үүсэж байна гэдгийг яхмын тодорхойлтуудаар өөрсдөө хэлж. За өөрсдөө хэлж та арчин гэдэг бол миний хувьд арчин биш тэрний хувьд тийм юм та хараасныхаа баталж таны бодлоор арчин гэдэг бол айгу амссан үйл арчин гэдэг. Таны бодлоор арчин гэдэг бол байн гайхуугаад юус амнаас нь данаад айгу нэрчээд үгнээс арчин гэж юм байна. За тэгэхээр та хоёр ингэж өөрөөр бодолтой байсан байх гэдгийг нь ойлгоснараа нөгөө хоёр хүн нэг буруу тодорхойлж ирсэн. Буруу тодорхойлж ирсэн байна гэсэн буултууд ирнэ. За окей энэс ингэж яах вэ гэхээр энэ хүн ямар үйлчлээс болоо ямар мэдрэмж авсан бэ гэдээ солилцоод энэ үзэл бодол гэдэг зүйлээ харилцан солилцох хамгийн том үйл ажиллагаа энд явагдаж байгаа. За энэнгууд заримуд энийг ч өөрчлөх болно шүү дээ. Өөрчлөгдөх зүйлсүүд байгаа шүү дээ. Би чамд буруу жишээсэн байна. Маш олон тохиол ялангуяа Монголд гарч байгаа гэр бүл салхины асуудал өгөх цэвэр харилцааны ур чадвар байхгүй. Төсөөлбөр юуг
яаж ярих юм мэддэг болсон. Тэгээ хизээч тэднээс зааж өгч байгаагүй, хизээч тэд нар яаж үзээгүй, хизээч чиний хийсэн энэ сайхан өглөөний цай надад маш сайхан мэдрэмж өглөө би тэгээ өнөөдөр цайгаа уугаад хуралдаа очиад би ярих гэсэн бүх юмаа ярьчлаа хизээч хэлж аваагүй. Тэгж хэлэх байтугай өглөөний цай сайхан байлаа юм чи яах вэ? Чи яах вэ? Өнөөдөр найзтайгаа гарах гэж байгаа юм. Тэгээд нэг баг ганц өдөөс нэг хайраа харч болоод байгаа юм. Юу болчих. Чи мөнгө хийж байгаа. Тэгэхээр бид нар өөрөөс ийм гэр бүлүүдтэй ажиллаж байгаа гэдэг аюулсаа санах хэрэгтэй. Тэгээд хамгийн бас аимшигтай нь одоо 20 настай хүмүүс гэж чинь тэ хальтаа бушны хүмүүс гэж яг нэг 90 оны өөрчлөлтийн үеийнхаа тэр яг 80 оны өөрчлөлтийнхаа тэр үед эцэгчүүд юу гэж хэлээ? Ганц нэмээ гэж хэлсэн шүү дээ. Энэ жав хаяа явцгүй байхгүй. Тиймүүд одоо ингэ гэр бүл салтын бол одоо нийгмийн яг үзэгдэл болоод эхэлж байгаа. Тэгэхээр энэ буцаад буурна. Яг 10 жилийн дараас 20 жилийн дараас гэр бүл салбар огцон буурна. Тэр болтол нь энэ салах гээд байгаа, төвчгүй байгаа, ингэхгүй байгаа, харилцаж чадахгүй, нэг өвлөшгүй байгаа хүмүүс яах вэ гэдэг одоо зөв хамгийн мухаар ярих зүгээр гэдэг юу болчих вэ? Тэгээд явж байгаа нэг ийм муухай зүйл болоод байгаа. Тэгэхээр яагаад энэ хүмүүс харилцааны очиж байгаа юм бэ гэхээр яг эцэгчүүд байгаагүй тэдээс өрдөөсөө тэгээд юунаас нь пармаас ингэж уяад орчтой гэсэн тий өглөө гараад оройд нөгөө хүнтийн юу болж ирсэн мэдэхгүй ингээд үлдчихдэг нэг ийм үеийнхаа одоо айгуух ганцаардал донд айгуух юм айц дунд амьдарч байгаа. Тэгээд нөгөө өдөөс өөрчлөлт бүхэнд хараад үзэгчдэг уус автоматар тэр бүхэнд хараад муухагаар хэлчихдэг. Ийм үеийнхэн хоорондоо ингээд байгаа доошрол энэ нэгэн хэлж чадаагүй зүйлүүдийг хэлэх нь айгүй чухал. Тэгээд орж ирэх нарчин гэдэг. Тэг яг үндэ юу хийснээр нарчин гэдэг аяг хэлдэг. Тэгээд таархан бас нэг загварыг харуул юу гэхээр та нэг хоёр суул зан чанарыг хэлдэг. Хамгийн муухай зан чанар. За залах уу? За хоёр тон. Амиа утсан. За амиа утсан. Энэ эмгтээчүүдийн зан чанарууд уу ирчүүдийн. За залах уу амиа бодсон гэдэг хоёулаа зан чанар. Зан чанар. Энэний цаана юу байгаа вэ? Юу хийгээд байгаа учраас амиа бодсон залах гэж хэлээд байгаа. Үйлдэл байгаа маш сайн. За тэгвэл залах хүн ямар үйлдэл хийдэг болохоор залах гэж хэлээд байгаа. Юу хийхгүй? За санаачлал хийхгүй юм уу? За юу ч хийхгүй. Дээрээс нь юу юм? Идэвхгүй гэсэн тийм үү? За бэлэнчлэр идэвхгүй гэдэг дээр нь оролцож байгаа хөө. За тэгвэл ийм үйлдэл хийгээд идэв юм байна. За тэгвэл энэ амиа бодсон ямар үйлдэл хийдэг? Амиа бодсон. Өөрөөр цамцэр ч юм уу амиа бодсон цогоо авчихгүй. Яг наад чи үйлдэл маш сайн. Өөрөө цамцэр уучаад эхнэрээ цамцыг орчихдаг. За өөрөө юмудыг хийдэг. Өөрөө хоо хийдэг. Тэгээд өөрөө хоол хийж байгаа. Өөрийнхөө мөнгөөр өөрөө дэлгүүр явчаад тэг бүгд юм байхгүй. За ийм үйл хийгээд тахмаар зан чанар. За энэ дээр хүмүүс хоорондоо ялангуяа салах гэж орж иж байгаа хосуудын хамгийн том ажил гэдэг зүйл зан чанарын хэвшлэн ярьдаг уу, үйлдэлийн хэвшлэн ярьдаг уу? Үйлдэлийн ярьдаг уу? Манай нөхөр өөрөө хувцас угаачаад миний хувцас угаадаг гэж хэлээд тийм учраас манай нөхөр амар болсон хэлэрдэг юм. Зан чанарын төлхөө ярьдаг. Яг үнэ бид нар дөөсөө ухамсаргүйгээр энийг хэлээд байгаа байхгүй. Энэ станд амиа болцсон. Стайг амиа болцсон чигсээгээ дараа та яагаад гэж бодож байгаа вэ? Нана өөрөө гэр бүлийг боддтой. Манай гэр бүлийг боддоггүй. Юу энэ стайгуу залах уу? Гэж хэлснээр дараа дөөсөө хүүхдийн хавцнаас ухаандаггүй гэж үйлдэл нэртэй. Тэгэхээр энэ хоёр зүйлийг бид нар ухамсаргүйгээр дараа зан чанарын дандаа яриад байдаг. Гэтэл алийг өөрчлөх боломжтой. Үйлдэл. Энийг өөрчлөх боломжтой, энийг өөрчлөх боломжгүй. Хичнээн хүний залхуу гэдэг амттай залхуу өөрчлөхгүй. Яагаад энэ хоёрыг бид энийг ярьдаг хүмүүст энийг өөрчлөх боломжтой байна.
Зан чанараа нөгөө игнээсээ нөгөө төрөлөөрөө суудсан. Төрөлөөрөө суудсан юм уу? Суудсан юм да. Анаас төрснөөс залхуу хүн гэж ойлгох уу? Зуршил одоо баян хийгээд тэгрэнгууд нөгөө хүн энэ залхуу хүн. Тэгэхээр юугаар бид надад хүний үйлчлийг харангуйтаа тэр хүний зан чанар тодорхойлдог. Үйлчлийг хараад зан чанар тодорхойлдог. Тэрнээс биш зан чанарын энэ үед ивэнтүүдээ ийм зан чанартай болох болгонд үйлчлийг зааж өгдөггүй шүү дээ. Яаж үйлчлэл сурсан бай тэрнгээр тодорхойлдог. Тэгтэл бид надад яадаг вөхөр эсрэгээр нь яриад байдаг. Үйлчлээсээ биш зан чанаас эхлэв. Тэгэхээр хосуудын хамгийн том хийдэг алдаа юм хэрэг өртөөс үйлчлийг ярьдаг. Чи зүгээр л орж ирэл сайхан те хоолж байгаа хүмүүст нь хоолж. Тэгэхээр хүмүүст нь хоолж чадах уу? Чадна шүү дээ. Тэр хүн анханаас амиа бодсон байгаагүй шүү дээ. Тэгэхээр тэрийг өртөөсөө нэг хосууд мэддэггүй. Тэрнээсээ болоод нэг үйлчлэг ярьсараа биш. Зан чанар ярьсараа тэгээд нэг бөөн гомдол төрчихдөг. Одоо чи аюу залхуу нөгөө яах юм? Өөрийгөө залхуу гэж бодно. Дээрээс нөгөө хүндээ гомдно үстэй. Намайг залхууж дандаа хэлдэг. Би юу хийе яах вэ? Тийм. Тэгэхээр юу гэхээр нөгөө хүн ч гэсэндээ энэ үйлчлээ өөрчлөе гэж боддог. Яг юу өөрчлөх мэддэггүй. Яа залхуу гэдэг нь мэддэггүй тий. Тэгэхээр энэ дээр юу гэхээр хосууд аюу том алдааны юу гэхээр энийг дандаа ярьдаг үйлчлэлээс ярьдаг. Тэгэхээр та бүхэн яах гэдэг нь гэхээр зан чанарын үдээс ялгах ярихгүй. Ямар үйлчлэлийн тэр үйлчлэл танд ямар мэдрэмж төрүүлдэг. Ингээд их юм бол хүн яах вэ гэхээр үйлчлээ өөрчлөх тийм боломжийг бас бүрдүүлдэг тийм цаашдаа одоо нэг удаа магадгүй буруу үйлчлэл хийсээр тэр зуршил болоод алдаа гарсан байж болно. Цаашдаа тэр үйлчлэлийг давтахгүй байх боломж яах вэ гэхээр энэ мэдрэмжийг хуваалцсанаар үйлчлэлийг хуваалцсанаар гарч ирнэ. За ингээд бүгдээ үзэл бодлоо хуваалцчих юм байна. За тийм удаа хоёр дахь нь юу гэж байна? Сэтгэл өнөмшил өмнөд зүйлийг нь яах нь тодорхойлуулна. Эргэн сануулна. Тийм үү. За ингээд ийм үзэл бодолтой хоёр асуултаа. Эхнэрийн сэтгэл хөдлөл юу юм? Юунд итгэл юм уус яах юм? Хайртай болсон. Хайрлалт болоод одоо ямар итгэл хөдлөл хамгийн хэмжлэл шүү? Сайхан гэж хэлсэн. Хүн юу хийзээ насан туршаа хань яаж сонгох юм бол ямар үндэслэлээр? Яг дуулаас очоо. Сайхан амьдралын зан ямар баталгаа байна? Хүүхэд төрүүлэхэд тэр хүн яахгүй юм? Хаяа явчихгүй гэсэн баталгаа. Хүн хизээ сонголт хийдэг аюулгүй мэдрэмж авсан тохиолдолд сонголт хийдэг. Аюулгүй мэдрэмж. Тэгэхээр юу гэхээр энэ хүнтэй би суувал энэ хүн намайг насан туршид нь халамжлна гэсэн нэг аюулгүй мэдрэмж авах гэдэг шүү дээ. Тэгэхгүй би энэндээ суулаад тэр хүн намайг хаяа явчихна гэж бодох хүнзээж сонгохгүй. Тэгэхээр тэнд юу гэхээр аюулгүй мэдрэмжтэй үедээ яг гэхээр сонголтыг хийдэг учраас эхний итгэл юу гэхээр би энэ хүнтэй насан туршид амьдрал энэ намайг халамжлана гэсэн итгэл. Өхний итгэл нь юу вэ? Яг энэ эмэгтэй сонгох юм бол насан туршид энэ хүн намайг халамжилж чадна гэсэн тэр хоёр мэдрэмж үндсэн зүйлсээ дээрс тусан. Тэгэхээр тэрийг дахиад сануулна. Тэгээ юу шууд орж байгаа юм та яг танилцсан үе гэж ясны хэрэггүй. Зүгээр харин хүүхэд шийднэстэй яг нь хаана явдیں۔ Дахиад хүүхдтэй юу хоёр хүүхдийг ямар зайтай гаргасан те тэгж гарахад ямар санаж байсан гэдэг ч юм уу. Ерхий хүүхдийн талаар ч юм уу те эсвэл цагаагаар талаар ч юм аюу ингээд гадааш байгаа ч ойр тийм наадам сайхан болсон гэж шүү. Эсвэл хамаагүй бас хэрүүллийнх нь аль нэг шууд өгөх аюу баяр сайхан болсон. Баяр айл гэсэн үг нэг юм нас болж гэл хийж юм бол гэж асуулт үүснэ. Тэгэхээр тэрийг бас аюу мэдрэмжтэй хүүхдийн талаар аюу нэг асуулт үүсэхгүй шээс хүүхдийн ярьж болно. Харин энэ бүхнийг ярьсныхан дараа тэр итгэлээр илүүгод ингээд яаж дуусаад ингэ штэ. Тэгвэл та яагаад энэ хүнийг сонгосон юм бэ? Юунд магадгүй итгэж найцсан? Юунд хамгийн итгэж ирсэн? Тэгээ энэ хүний юунд таны хамгийн таалагдсан гэдэг зүйлүүдийг асууж болох нэ. За тэгээд бас дээрэс нь одоо ингэ төсвөл хэсэг рүүгээ юу гэхээр энэ хоёрын сонирхол юу юм бэ? Ямар хандлагаар хандаад байна гэдгийг нь олж тогтоно. За нэг яг салхайн талаа ирсэн байна уу? Хойлоо эсвэл нийлхийн төлөө ирсэн байна уу? Хоёулын цаана гараад байгаа оч байна уу гэдэг зүйлтэй. Тэгээд та бүхэн би арга зааж өгнө. За
ямар арга вэ гэхээр хэд хэдэн гэр бүлийн асуудлыг үнэлэх аргууд байна. За энэ ярих шүү. Энэ нэг юм хэлж. Энэ үйлчлээ хэзээ асуулаа. Энэ үйлчлэг хамгийн сүүлийн үйлчлэгч асуусан юм уу? Яг эсрэгээр энэний дараа та хамгийн анх энэ зүйл ажиглагдаж хийсэн үе хизээ хамгийн анх асуудал хизээ өссөн гэдэг асуулт маш зүгээр бас. Хамгийн сүүлийн хизээсэн бэ гэдэг нь яриулаад сэтгэлийг яриулаад тодорхойлтыг нь яриулаад тийм үү. За тэгвэл энэ асуудал танаа нөхөр оройдог болсон юм хизээс эхэлсэн бэ? Гэвол өнөө бүгд төрсний дараа ч л үү те 2 жилийн өмнөөс ч юм уу 3 жилийн өмнөөс ч юм уу бүр анхнаасаа л ийм асуудалтай байсан те. Хоёрын сухад л нэг ийм асуудал байдаг байсан. Ээж амдаа оролцдог те найз нөхөн байгаа гэдэг ч юм уу. Тэгээд ирэх юм бол хэдэн жил үргэлжилсэн бэ гэдэг юм гаргаад ирж болно. Тэгээд тэр хоёр бас хэдэн жил үргэлжлэнээс ханах юм бол энэ асуудал хүндэрсэн байна гэдэг бас бүлээн боломжтой гэсэн. За хэд хэдэн асуудлыг тодорхойлуулах арга зам болсон тийм. За энэ дээр хамгийн их юм юу гэж байна? Генограмм гэж байна. Генограмм гэж юу вэ? Өвчин үү? Өвчний төв. Тэнийг бодлоо юу вэ? Генограмм гэж. За, генограмм гэдэг нь юу гэхээр гэр бүлийн бид нар нэг удмын дэвтэр гэж байдаг шүү дээ. Тийм. Яг удмын дэвтэр гэсэн. Ургийн бичиг тийм. Ургийн бичиг юу вэ гэхээр илүү мэдээлэл авах зорилго бүхий ашиглагдсан. За, би нэг жишээг эндээс харуулъя. За, энэ юу гэхээр одоо нэг Монголынхаар бол ургийн бичиг ихтэй илүү нэг дээшгээр 5-7 гэхгүйгээр аав ээж хүүгийн 3 үе дээр тогтож байгаа. Екатерина гэдэг голтноо эмэгтэй тийм үү 29 настай маш 80-аар төрсөн эмэгтэйг жишээлбэл генограмм яаж авах вэ гэхээр аав нь 61 настай толгойн донтой хүн байна. Тийм үү. За аав хамгийн анхны их нэртэйгээ хизээ 77 он гэрэлтэй Екатериныг ээжтэй. За хамгийн анхны ээж яасан бэ гэхээр 56-аас 92 оны хооронд амьдраад зүрхний өвчнөөр нас орж ирсэн байна. Тэгэхээр юу гэхээр энэ дээр 77 онд гэр бүл олонгуудаа 82 он буюу 5 жилийн дараа Екатерина хамгийн анх төрүүлсэн байна. Тэгчгуудаа 82 онд төрүүлээд 3 жилийн дараа 2 их хүүтэй болсон байна. Тэгээд тэр хажуудалд нь 2 за би харагч юм. За харагч. За тэгвэл 85 он 2 их эрэгтэй хүүтэй болоод тэгээд 2 их дүү нь 3 настай байхад ээж аваад салж исэн байна. Салж исэн. За тэгээд 3 жилийн дараа салангуудаа ээж нь 4 жилийн дараа одоо Екатерина хэдэн настай байхад нь 10 настай байхад нь 2 их дүүг нь 7 настай байхад нь ээж нь нас орж исэн. Тэгэхээр Екатерина болон 2 дүүтэйгээ аав дээр өссөн байх юм магадaltaй гэсэн. Аав болон хойд их дээр. За хойд ихтэйгээ 94 онд суусан байна. Тэгээд хойд их нь дахиад охинтой тэр охин нь одоо жиргсэн байгаа. Ийм гэр бүлийн зураг байгаа. За тэгээд Екатеринагийн нэг дүү одоо юутай болсон, хүүхэдтэй болсон болж хүүхдийн нас орсон. Ийм зураг байгаа. За тэгээд Эшэ Екатеринагийн нөхрийг нь хараа Майк 37 настай залуу байгаа. Энэ хоёр хоорондоо юу гэхээр хамтарч амьдардаг. Хамтарч амьдраад 2008 онд нэг охинтой болсон. Охин нь одоо 3 настай. Гэхдээ зүрхний өвчтэй. Яг хаа удам дамжаад ороод ирсэн зүйл тийм үү. За тэгээд дээрэс нь хадмынхан талаар авах юм бол аав нь Адам гэдэг 90 онд бас орсон хүн байна. Ээжтэй Екатеринагаар хадам ээж Екатеринагаар хоорондоо нэг итгэдэггүй. Ариун тийм асуудалтай. Тэрний шалтгаан юу болох вэ? Екатерина яагаад хадам ээж итгэдэггүй гэж болох вэ? Өөрөө хойд ээжгээ байсан учраас яг хөөхээр ээж гэдэг айгүй өөрөө тийм хүн дээр хүлээж авдаг тийм байж болно. Тийм удаа Екатеринагийн ээж нь бас юм. Бэлгэсэн ихнэр тийм үү. Тэгэхээр бэлгэсэн ихнэр учраас ганц хүн хүүгээ бас ихнэр дүүн гэхээр энэ хоёр талаас нь чомцорчлоо учраас шууд ингээд нэг үйлчлэгсэн юм харилцаатай байдаг гэдэг зүйл харагдаж байна. Тэгэхээр энэ дээр юу гэхээр та бүхэн генограммыг юунд ашиглах вэ? Гэр бүлийн ойр дотны холбоосууд хамгийн холбоосууд хаана байна гэдэг зураг гаргаж ирж болно. Тэрний ээж нь тэр юм байна. Ялангуяа нэг хатан бэрийн асуудалтай хатан хөргөний асуудалтай гэр бүлд юу ингэ зураг хийчихвэл зүгээр. Тийм бол Екатеринагийн талын хүмүүс хин тэр Екатеринаас хол хүмүүс хин өшөө энэ хамгийн ойр хүмүүс нь тэр дүүн байх боломжтой гэж гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энийг яг тодорхойлох боломжтой гэдэг генограмм гаргаж
гарч ирнэ. За дээрээс нь гэр бүлийн түүхийг нь яриулж болно. За түүхүүд бол энэ дээр нэг хамгийн сүүл хизээ болсон, хамгийн анхны үйл явдал хизээ болсон гэдэг ингээ гараад ирчих учраас өөртөө түүхээ ингээ бичиж болно. Гэр бүлийн түүхийг гэрээ даалгавар түүж болно. Гэрээ даалгавар. Юугаар хамгийн анхны уулзалт боллоо. Дараагийн уулзалт 7 оны дараа 14 гэж үдээс болохгүй ихний уулзалтын дээр 7 хоногийн дараа тэдэн цаг болно. Тэгтээ та хоёр өөрсдийнхөө гэр бүлийн одоо түүх зохиогоод ирээрэй. За тэрнээр ингэж хэлдэг. Юу гэхээр өндөр нэг цаас аваад тийм гэрчтэй нэг цаас аваад өөрийн гэр бүлийн талаар зүгээр нэг юм үлгэр зохиогоод ирэх. Ямар зүйлүүдээ хийж байж болно, ямар талаараа байж болно хамаагүй нөхрийнхөө хоорондоо ярилцах өөрөөсөө үлгэрийг зохиогоод ирээрэй. Ингээд үлгэр зохиогоор тухайн хүний дотор юунд хамгийн сурааж байгаа ямар боломжууд байгаа бүх юмаа үлгэрт хүмүүс оруулцдаг автоматар. Тэгэхээр энэ үлгэрийг нь бойл ингээд дараагийн удаа уулзалтын дээр ашиглаад яриулаад тийм миний үлгэр бол энэ нөгөө нэг үлгэрт нэр үгүй шүү дээ. Ийм нартан заасан үлгэр. Тэ эсвэл ээж хүүгийн үлгэр гэдэг үлгэр зохиогоод тэгээд тэр үлгэрээр юу гарчдаг мэдрэмжүүд шиг гарч ирдэг. Одоо шил ээж хүү үлгэр байх юм бол ээж хүү хоёр аавыг сандаа байжээ. Гэл хэлнэ шүү. Яагаад гэвэл аав алсын хоол яваад тэг хүүхдээ анхаарал тавьдаггүй энэ хугацаанд ээж хүүгээ өсгөхийн тулд ийм зүйлсийг хийдэг байв тэргээд ингээд ярив. Юугод энэ үлгэрээр дамжуулаад нөхөр тэрийг хүлээж авах боломжтой, эхнэр тэрийг хүлээж авах боломжтой. Хамгийн гол нь тэр хоорондоо мэдрэмжээр хуваалцах бол тэгэд үйлдэл. Тэг ямар үйлдэл улмаас ямар мэдэрч байна. За заслын гурвалжин гэдэг нэг ойлголт байна. Юу гэхээр маш олон тохиолдолд энэ хоёр хос байлаа шүү дээ тийм. Энэ хоёр хос бол яг зөв шууд хоорондоо асуудал шийдвэрлэх хэрэгтэй. Тэгсэн чинь дандаа гурвалжтэй гарч ирдэг юм. Энэ хин байж болох юм уу шүү дээ. Аав ээж гэж болно. Ах トゥ ном нэж болно. Найз нөхдөд нэж болно. Хаан ажил хүн байж болно. Бас тест хүүхэд ч гэж болно. Тэ бүгд ингээд нэг жоо буруу хүмүүсд авч байгаа аав ээжээ хооронд нэг модал цаад байж болно. Тэгэхээр энэ гурвалжин аль болох тухайн гэр бүлийн гишүүн биш байх тусмаа уул энэ хосос тусна. Тэгэхээр та бүхэн юу гэхээр энэ заслын гурвалжин юм гурвалж чиглэлүүд гэсэн. Тэгэхээр энэ нийтүүд яг гэхээр аль болох яг ах トゥ нар хамаатай цадмууд энэ гурвалжин энэ хоёрын хооронд яагаад гэдэг асуудал шийдвэрлэх тусалдаг уу? Үгүй. Тусал ингээд энэ хоёрын хооронд үйл ажиллагааг яриулахгүй өөртөө л дурдсан ингээд бата чамд хийжээлээ шүү дээ, намын чамд хийжээлээ шүү дээ гэх ингээд энэ мэдээллүүдээс нэмэгдүүлээд байдаг. Энэ хоёрын хооронд мэдээлэл нэмэгдүүлдэг. Тэгэхээр таны зорилго юу гэхээр өөр төрөө мэдээлэл нэмж авахгүйгээр аль болох энэ хоёрын хооронд мэдээллийг л өгөх. Тэгэхээр та яг тэр хоёр хосын хоолцсон хамгийн минимал идэвхтэйгээр болцсон. Өдөөс чи тэгэх ёстой, чи ингэх ёстой байсан гэж үгүйс тийм биш те. Аль болох тайван ах トゥ нарын тийм хэмжээнд биш. Зүгээр сонсоод чиглүүлээд тэгээ хооронд мэдрэмжүүдээ солилцох. Тэгэхээр энэ слэм гурвалжин дээр та бүхэн аль болох идэвхгүй оролцоо багтаа ийм гурвалжтэй байгаараа. Тэгвэл аль хэдийн тэр хоёрын оролцоонд бол зөндөө олон гурвалжууд ороод ирсэн байна. За тэгээд би дөрмийг баримтлах гэсэн хосуудын групп ярилцлагууд маш үр дүнтэй байдаг. Уул ялангуяа сонсож байгаа хосуудад тэр нэг гурван хос болгож байгаа. За та бүхний асуудал өөртөө юу дүнж асуудлууд чинь хаанаас эхэлсэн гэдэг мэдрэмжүүдийг хуваалцаад тэгээд анх та бүхэн яагаад энэ сонгосон гэдэг тэр мэдрэмжүүд олонний дунд ярихаар хүн яадаг гэхээр нийт төвчээртэй бие барих үгээ цэгнэх нэгнийг ойлгох гэсэн тэр шууд тэг зөв үр чадвар ашиглан авдаг хэлцдэг. Тэгэхгүй та гурвуулнахаар яг тань эхлэелээд. За бүдэлт дээр 6-аас туршиж байна. Шулуун зураас. Та бүхэн асууж ажиллаа явж болно өөрсдөө дээр үлээгээд. Тэгэх юм бол бас илүү сайн ойлгоо. Шулуун зураас байна. За хамгийн тунд нэг гэж хичээд. Хамгийн баруун талд 10 гэж хичээд. Зүүн талд 1, баруун талд 10. За тэгээд нэг хамгийн ихний асуулт нь юу гэхээр та одоо нэг энэ хамгийн ихний уулзалтын төсөл хэсэг рүү болоод шүү дээ. Энэ олон зүйл яриад л байгаа ч аль хэдийн биш 50 минут өнгөрч юм. За би ойлголоо хоёуланд нэг ийм ингээд зурвалч тийм үү гэх. Ингээд зурлаад нэг цаас өгөөд за та нэгээс арын хооронд өөрийнхөө амьдрал дахь сэтгэл ханамжаа үнэлэх хийх соноо өгөө. За та бүхэн өөртөө бас сэтгэл ханамж үнэлж болно. Нэгээс арын хооронд нэг гэдэг нь би огт сэтгэл ханамж байна, аа гэдэг нь би бүрэн сэтгэл ханамжтай байна гэвэл та өөрийн амьдрал хэдэн оноо өгөх вэ?
Хосын харилцаан дээр. Тэгэнгүүт хосуудыг оноо өгөн тийм үү? За 5 хүн оноо өгсөн байгаа тийм. За тэгэнгүүт та доотлолт нь яг голоор нэг босоо зураас тавьчих шулууныхаа яг голоор нь. За тэгээ 2 хуваагаар 2 баган гаргаад баган дээр яах вэ гэхээр баруун гар талт нь. За энэ дээр мод за би хосын зөвлөгөөнд үзсэн гэж бодоод би өөртөө 6 болсон байх гэж бодъё. За би хосын юуныхаа хосын харилцаанаас сэтгэл ханаж би 6 оноо өгсөн. Тэгэнгүүт таны ихний асууж өгөхөөр та яагаад өөртөө 10 оноо өгсөнгүй вэ? Гэдгийг 6-аас доош нь цуулж биш. За яагаад өөртөө 10 оноо өгсөнгүй вэ? За энэ хүмүүс яг одоо нэг хамаг асуудал ярьсан байгаа учраас юу болохгүй байгаа гэдэг аюул сайн мэддэг учраас бүтээж их савч. За ийм шалтгаанаас болоод өөртөө 10 оноо өгөхгүй байна. Та яагаад өөртөө 10 оноо өгөөгүй юм бэ? За тийм бол асууд юу ч хэлэх вүлээ. Би хэдэн жишээ бичиж. Яагаад өөртөө 10 оноо өгөөгүй вэ асууд? Хэрэггүй юм дээр хөндөөлдөг. Өөр хөндөөлдөг. За өөр Тэрнээ хаймыг бас хувааж ийдгүй. бүр жижигсэн нэг л өөр хэлээр нь хэлэх байхаа. Ерөнхийд нь нэг юм хэлэх байх. Яагаад өөрөө хосын энэ өнөөдрийн магадгүй 15 жилийн хугацаанд гэрлэлтэндээ яагаад өөртөө 6 оноо өгч байгаа юм бэ? Гэвнгүүт юу гэж хариулах? Сэтгэл за халамж муутай. Харилцааны хувьд те за харилцааны хувьд таахгүй. Санхүүгийн бэрхшээлтэй. За ярилцдаггүй тий. За ийм шалтгаанаар бас би өөртөө 16 оноо өгч байна гэх. За тэгэнгუут нь за энэ бол яг сул талууд нэ штэ. Тэгэнгуут надад аюул хийсэн хог. Тэгвэл та хоёрын дунд ийм их асуудал байгаа юм бол. Үнэхээр их асуудал байна гэж бодчиход яагаад өөртөө 1 оноо өгөө. Дуусах нь хом минаас шүү байлаа штэ. Яагаад өөртөө 1 оноо өгөө. Тийм бол арайч дээр болоо ингээд ганцхан үлбэр хийх. Тэгэхгүй үнэхээр та хоёр асуудалтай байгаа бол тийм үү. Яагаад өөртөө 1 оноо өгөө. За тэгвэл энэ юунуудаа бичье. Даваадлуудаа бичиж штэ. За яагаад 1 оноо өгөхгүй юм асууд. Юу ч хэлтээ. Өөр хүүхэдтэй сайн. Тэ. Энэ хараа юу шүү. Хамгийн гол өөртөө штэ. Тэгэхгүй энэ бол илүү нөгөө хүндээ та хитаа өгөхгүй болоочлаа штэ. Зураг санаж. Өөрийнхөө амьдрал өөртөө тийм өөрийнхөө амьдралыг үлдээд байгаа. Өөрийнхөө амьдралыг нөгөө хүнээ олохгүй. Яг маш чухал. Тийм та өөрийнхөө амьдрал тэрнээс тэр хүн таны амьдралаа биш шүү дээ. Та өөрийнхөө амьдрал хэдэн оноо өгөх вэ гэж тэгвэл 6 гэж. Тэгвэл одоо 10 өгшөлтөн нэг би буруу сонголт хийсэн бэ 15 жилийн өмнө нөгөө хүнээ сонгодог гэж хэлээ. Эсвэл тэгээд би 15 жилийн хугацаанд тэр энэ үнээл гэж яваад багш намайг өдөөсөө боддгоо байсан байна. Би өөр эмэгтэйчүүдийн хамгийн ихтэй зүйл би өөрөө алдсан байна. Би энэ хугацаанд өөрийгөө алдсан байна. Тийм учраас би 10 оноо өгөхгүй гэж хэлнэ. Тэгэхээр эртөө үчсэндээ энэ хугацаанд би өөртөө итгэлгүй болсон байна. Би өөрийгөө ч юм. Би юу надад хаана байгаа мэдэхгүй. Гэт яах нь ингэж хэлнэ. За тэгвэл та түнхээр өөрийнхөө амьдрал өөрийгөө алдсан эсвэл тэгээд эсгэл хандж байгаа 1 оноо яагаад өгөөгүй гэх юм хүмүүс юу хэлээ. Би өөр хүүхэдтэй хүн арайч би өөртөө 1 өгөхгүй. Би яг өөр хүүхэдтэй хүн. Өөр юу хэлэх вэ? Амьдралтай. За тэрний үе байр машин ч юм уу тийм хамаагүй. За ийм үтэй. За өөр тав маг өөртөө 1 өгөхгүй байх шалтгаан нь адилхан хүмүүс юм шиг адилхан шалтгаан байна шүү. Байж байгаагүй маш сайн. Ийм байгаагүй. Тэгэхээр
Тэгэхээр одоо нөгөө хүнээ өнгөрч эхэлж штэ. Манай хүн чинь бас айгүй сайн хүн байсан. Аах тий арга уулзж хаад өмнө шиг сайхан бүсгүй байгаагүй, өмнө шиг сайхан залуу байгаагүй гэл одоо энэ маань надад бас юу илэрхийлж байна? Сэтгэл ханамж. Сэтгэл ханамж боёо тэр нэг сонирхлын илэрхийлэл юм уу? Энэ хүн чинь засаад авчвал бас нэг юмтай хүн шүү дээ. Суур фундамент сайн учраас байсан замын янзлжуулах гэдэг шүү дээ. Тэгэх юм бол болох гэдэг гэсэн. Тэгэхээр энэс та бас өөрийнхөө хүсэл сонирхлыг гарч ирж болно. Энэ юу гэхээр таны ажил хамгийн том хэсэг. За тэгээ 2 үгүй орчин бол заастаа энэ хоёр бас нэг юм хэцүү байгаа юм байна гэж бас ойлгож байна. А тэгэхгүй 5 үг бол 5-аас дээш биш гэх юм уу? За ер нь хосоо юу салгаж байгаа хосууд бол 5-аас дээш бараг үж орж ирэхгүй. Яг л манай зөвлөгөө дээр ирж байгаа хосууд чинь салхий гэж бодоогүй шүү дээ тийм тийм ингээд асуудал шийдвэрлэж байгаа хосоо явж байгаа хосууд хамгийн ихтэй 7 хоног. Хамгийн ихтэй. Ер нь зөвлөгөөнд ирж байгаа хүмүүс хизээч 8 өсөх юм бол чинь зөвлөгөө аваад ирэхгүй шүү дээ. Тэгээд миний хамгийн уусчсан 2 үжсэн. Миний бэста сандалаас хамгийн дооцтой өмнөөс доош газар үгүй байлгүй дээ. Тэ одоо бэста болмоор гэдэг. Тэр юу ихэвчлэн одоо бас халиагаа бодоод ирсэн байгаа хүмүүс бол 3-аас 6-гийн хооронд л өгөх байх гэсэн юм таамаглалаа. Тэгэхээр 93-ын төвч юм бол тэр хүмүүс айгүй хүчтэй гарах хэрэгтэй гэсэн. Өөрийн зүгээс айгүй хүчтэй явахгүй тэр 3 оноос дээш нь явах гэдэг маш зүг. За ингээд асуудал гарчлаа. Тэгвэл энэ талд нь сул талууд нь энэ талууд нь давуу талууд нь. За тэгээд энэ талууд нь таны ажил хамгийн том хэсэг. За тэгвэл хаа ерөөс нэг оноо өгөх юм байна тийм. Эсвэл турлаа 3 оноо өгсөн байна. Энэ 3 оноо хэд байвал одоо тийм энэ таны өгсөн 3 оноо танд хэд оноо байвал та яах вэ? Цааш нь ингээд бас тестил ханамжтай 50 амрах боломжтой байж асуу. Одоо энэ зэйд дээр 3 гэсэн ингээд бодчих та 3. За тэгвэл гоо нэг хэд гэж хэлэх бол 50-аас дээш гэх баг. За хэд гэв. За 6 биш шүү. За 6 оноо. За 6 оноос болгочих юм бол би одоо нэг олон юм ярихгүй 50 амжих гад байна. Гэж хэлгээд тийм үү? За тэгвэл одоо манай хамгийн том хэсэг юу гэхээр өөрийнхөө төлөө өөрийн 6 оноо нэтлэх хичээх. За тэгвэл яг гоо манай ингээд цаас бүжлэг хэлж байгаа. Цаасаа голоор ингээд зурцсан гэж бодоход доолх нь 2 талынхаа юм биш. Тэгвэл дээдлэлт нь зай болчих шүү дээ. Тэгвэл нь за та юу гэхээр 3-6 болгох 3 төлөвлөгөө бич. Гин. За та хүмүүс тэмдэглэж байгаа мартчихваа. Би анх сурч байхдаа мартаад аль асуултыг төрүүлж асуух үлээ. Баах тоглоё. Тэгэхээр эхлээд та яагаад аргагүй вэ? Дараа та яагаад дийгүй вэ? Тэгвэл энэ 3 оноо хэд байлгах хүсэж байна. За 6 байлгах хүсэж байна. Тэгвэл 3 оноогоо 6 оноо болгох таны 3 төлөвлөгөө гэж бичүүлнэ. Салхигээд ирсэн байгаа хүмүүс бол энэ хамгийн сүүлийн сонголт. Тэгээ хамгийн сүүлийн оролдлого. Тэгээд энэ оролдлогыг ашиглаж чадахгүй цаашдаа яаж ихтэй найртай хүүхдээ авах томсгох вэ гэдэг асуудал байна. За 3-6 болгох. Тэгэнгүүт нэг тэгэнгүүт хүмүүс ингэж шүү. Манай нөхөр цагтаа ирж явах юм бол би 6 болгох чинь. Тийм үгтэй яг үгүй зөвхөн та өөрөө хийх 3 үг. Зөвхөн та өөрөө. Тэгвэл хүнээс хамааралтай олчих юм бол энэ 6 оноо болох уу? Болохгүй шүү дээ. Цагтаа ирдэг тэгэнгүүт ч худлаа маялаа цагтаа ирж байгаа ингээл ингээд нэг асуудал үүслээ шүү дээ. Тэгэхээр өөрөө хүлээн зөвшөөрөх нь. За 3-6 болгох 3 хүчин. За тэгэнгүүт нөгөө хүмүүс чинь юу хийх бол? Яна. Итгэхгүй байна. Юу ч хэлэх бол юм. За 3-6 болгох юм бол ийм юм хий. Анхаарал хавж 50 гэж танаад ирж байгаа хүмүүс хэлэх болов. Тэд чи юу анхаарал хавж байгаа чааш нэг гэсэн байна шүү дээ. За би юу хатгаа болъё. Тэ? Одоо ингэвэл таг тодорхой хугацаа өгнө шүү дээ. 3-6 болох нь бол хэдийн хугацаа ирэх бол хамгийн багтаа. За нэг сарын хугацаа гэж.
За 1 сарын хугацаанд 3-6 болох 3 төлөв өгсөн шүү дээ. Хамгийн ихнийх нь би нөхрөө хартаа байлаа. За нөхөр жишээ төлөв хэлэх бол Би орой тоо бол. за би юу нарай тоо болж байна. Бусад хүмүүстэй холбоогүй болно. Яа? Юу яасан бэ? Айгуугаа байх хоо за айгуугаа байлээ. За тэгвэл ийм 3 үйл ажиллагааг би сарын дотор хийн. Тэгээд миний оноо 6 болох нь үгүй гэдгийг харъя гэж шүү дээ. Гэхдээ энэ бол юу гэхээр дандаа хэрвээ эрэхтэй бол айгуугаа болох гэж өөрөө хэлсэн тийм үү? Тэрнээс ихнэр нөхөр айгуугаа болох юм бол гэх юм тэгээд бодлоо авчих. Тэгэхээр хоёр талаасаа яг үхээр 2 3 төлөвлөгөөтэй болно. За тэгээд таны юу хийх ажил тодорхой болно. Юу гэхээр дараагийн 3 уулзалтанд ганцхан юм шалгах. Юу шалгах юм? Эм 3 зүйлээ хийж гэнэ үү? Хийсэн чинь ямар мэдрэмж төрж гэнэ, ямар өвдөл төрж гэнэ, нөгөө хүн нь юу бодож гэнэ гэх тийм. За тэгвэл эхний 2 хоног нөхөр айгуугаа болоод цагтаа ирнэ шүү дээ. Тэгвэл эхнэрт ямар асуулт авах вэ? Дараагийн уулзалт дээр. Шууд ихнэр итгэл хүлээмжшүүрэл за чи сайхан юм гээл их үү. Итгэхгүй шүү. Цааш жоохон байж худлаа яриа. Тэгэхээр юу вэ гэхээр одоо харин яах ёстой вэ гэхээр за тав төлөвлөгөө гаргачлаа. Одоо тэр харилцааны хичээл зааж байна. Айгаа хоолыг зааж өгөх гэж. Харилцааны хичээл зааж байна. За харилцаанд юу хамгийн чухал вэ? Харилцаанд чинь зам энэ бас нэг байх чоо. Бас нэг за бүгд бичиж байгаа. Юу яач. За харилцаа гэж юу юм бэ? Болцоо за өөр. Итгэл за өөр. Үнэлэл өөр. Бага тэгээ бас. Даавшан за өөр. Майса хүсэж байгаа зүйлээ зөв илэрхийлээ. Оо таас айгүй чухал зүйлийг харсан байна шүү дээ. Хүсэж байгаа юм илэрхийлж чаддгүй байх гэдгийг харсан шүү дээ. Маш сайн. За харилцаа явж байгаад юу харилцаа юунаас бүтдэг вэ? Ямар зүйлс харилцаа бүтдэг? Юугаар бид ойлгох вэ? Үйлдэл. За үйлдэл дотор яг юу вэ? Метр за хацыг юу гэдэг юм бэ? Нүүрний хойрол. За нүүрний хойрол. За гурван. Би дүнж хэлэхдээ нэг юм анхаараа гэлсэн. Ой, хэвлээс гадна юу лээ? Яаж юуг дуурч байна бас үг. Юу дуурч байгаа гэсэн дуу хаалганы үг. Оо, татаа дуугаад байгаа. За. Мэдрэмжтэй шүү дээ. Бид хамгийн мэдрэмжтэй хүмүүс. Монголын хамгийн мэдрэмжтэй хүмүүс энэ зооч байгаа шүү дээ. Тэр нь юу эргэлзээ авах. За бүгдээ дугуй зурчээ. Одоо би танаас яах вэ гэхээр шалгалт авах чинь. За дугуй зураад. Хөөстөө. Богноо шалгалтын дээр дүн тавина. За дугуйгаа зурч. Бүгдээрээ зурж дээ. За зурцаа. За тэгвэл энэ 3 зүйл гуруулаад 100% одоо дугуй дотор талбай 100% гэж бодъё л та. 100% бүрдүүлдэг бол аль нь хэдэн хувь гэж бодсон. Дугуйгаар зурх хаач. Энийг гуруулаад 100% байдаг байна шүү дээ. Тэгвэл үг яриа хэдэн хувь нэ? Дугуйны өнгө хэдэн хувь? Нүүрний хойрол хэдэн хувь? Дотор дугуйгаар нь хаач. За бүгдээ дотроо датаараа бичээрэй. Юу өөртөө дэвтэр дээр бичээрэй. Өөртөө бодлоо. Яа тий өөртөө бодлоо бичээ.
өөрөөсөө хамаадлаа. Бичсэн үү? За, үгээр хэдэн үгж бодсон? Жаа. Онцгой мөн үү? Нүрний хувьд хэдэн үгсэн? 15. Тоогны юу хэдэн үгсэн? Тоогны өнгө? Тоогны өнгө жаагсан. За өөр. За энийгээ бол 50 болох шийдэх үү? Хэдэн юу вэ? Үг үсч 30 байна. Дөө үг яриа. Ингээд нүрч за энийг 10. Дүүний хувьд 10 гэж байна уу? Нүүрний хувьд ч одоо нийтээ 7 байх хэрэгтэй доо. Нүрний хувьд хэд хин? Би юу одоо Тэндээс жаа гэж. Дүүж гэж. Тэсээ тоохоо гэж. За ядаж донцчаар уучиж чадахгүй. За тэгээ дуурайны өнгө хоёр болчихоо. За. 50 нүг яриа гэж шүү дээ. Нүн үү? Үг яриа ихтэй байна. Үг яриа гэр бас ихтэй шүү дээ. Үг яриа 25 гинэ за энэс. Яг энэ 50 бас юм уу? За шууд эндээс санал гаргаж байна. Үг яриа хамгийн ихний зөвөө гэж гаргаж байна. Үг яриа бид нар хэлж байгаа үг. Үг. За, үгээр асуудал шин. За, чишөөж энэ хэдэлээ явж байгаа юм шүү дээ. За, тэгвэл ийм гэж бодож байгаа. Бид одоо яг болж байдлыг харах уу? За. Оо, миний жижиг. За. Хэлээ. Оо, за биеийн хэл гэдэг маань өөрийн хорол гэдэг нь хэлж байгаа шүү. Хэл яг хэдэн хувь байна? 7% байна. Дууны өнгө хэдэн хувь байна? 48% байна. Биеийн хэл буюу энэ өөрийн хорол хэдэн хувь гэж байна? За бид нар яасан бэ? Эсрэгээр ниссэн байж тээ. Бид нар харилцааг ингэж бодож байгаа юм чинь бид нар тэр ирж байгаа хүмүүс одоо харилцааг асуудал гараад ингэ зүг байна уу? Яа юм баах юм би нутагтаа ингэж өөрөөр гараад ингэ загчаал тэгээд авах юм шүү. Тэгээд яг юу болчих вэ? Эсрэгээр нь гарчихчихтэй. Эсрэг гарцсан байна. Яагаад ингэж гэж яагаад юм яагаад ингэж шат бороо болоо гэж. Батууд юм байна. Тэгээд хэсэг цагтаа ингэж ярьж байгаа юм. Оо яг хэлж ярьж байгаа ч гэсэн би хэл аягүй чухал. За бид нар мэдрэмж гэж нэг яриад л шүү дээ. Мэдрэмж бол нэг одоо аягүй хэрэглэхгүй шүү дээ. Хоолн дээр ч мэдрэмж гэдэг үг байхгүй. Тэгээ бид нар нэг баян мэдрэмж гэж нэг ярьдаггүй. Бид нар мэдрэмж гэдэг баг сайн мэдрэмж, муухай мэдрэмж гэж баг өөртөө ч мэдрэмж юу гэдэг нэг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр тэр мэдрэмж гэдэг нь юу гэхээр 93% дамждаг. Түрүү би хэлсэн шүү айц гэдэг мэдрэмж таны нүүрэндээ ч шууд илрээд гараад ирчихдэг шүү. Тийм учраас айц болох төв царайтай байгаарай. Дуу хоолойны хонго ингэж айгаад их юм бол хоолой шинжлээ санаанаа ингэж явж штэ. Тэгэхээр 93% гэж юу гэхээр таны дотор бай мэдрэмжийг шууд гаргаж ирэх хэрэгтэй юм. Харин тэр мэдрэмжийг чи баттдаг юм болохоор 7% үг. Тэгээд хүмүүс ингэж штэ ажууд ингэж чи юу да уурлаад байгаа юм гэдэг үү? Тэгвэл таавцаа юу дээ? Юу уурлаад байгаа. Миний зөв нэг ямар вэ? Өөртөө амар ууртаад тэгээд би ямар юм. Над нүдэн ингэж хаагаа. Тэгэхээр миний 93% айдыг би ямар байна гэж хэлээд байгаа. Би ууртаа. Тэгсэн мэт 7% маань юу гэдэг вэ? Үгүй үгээр тастай. Та бүхэн ажиллаж байгаа нэг хосод хоорондоо ярингууд би ч ам гомдоогүй. Тэгэхээр яг нэг гомдлоо харагдаг уу? Харагдаг штэ. Би чамаар угаасаа дутахгүй гэж тэгэхээр дутын штэ гэдэг байгаа мэдрэгддэг үү? Тэгэхээр юу вэ гэхээр бидний
бид нар үгээр худлаа ярьж яж болно. Тэгэхдээ 93% бидний биеийн хилэмж тэр дууны олооны өнгө дотор мэдрэгдээд байгаа нь хийж худлаа ярьж чаддаггүй. Хамгийн хэцүү. Тэгэхээр тааж тэр хоёрын хоорондоо юу болоод байгааг мэддэг. Тэр хоёр нэгнийхээ юунд хандаад байгаа мэддэг. Хамгийн гол нь мэдээд байгаа болохоор яагаад байгаа юм? Үгүйсэд би өдөөс мэдэхгүй гэж бодчих. Ерөөс хараагуус масаагүй гэж бодчих. Тэгэхдээ тэр хосууд хоорондоо хэлэхээр яадаг вэ? Нэг 7 хоног зарлалтай шүү дээ. Ямар 7 хоног? Дөө 7. Хэлгүй дүлээ мэдэхгүй чадахгүй хараагүй юуч байхгүй. 7 хоног зарлалтай уу? Зарлалтай шүү дээ. Тэр хугацаанд энэ 93% чинь бас эргүүлүүлээ болсон уу? Үгүй яавч л тэгээд та бүхэн гэхдээ сайн мэдчихэл байгаа шүү дээ. Тэгээд 7 хоног зарлцсан явж исэн чинь нөхөр ингээд нэг аяа цай төхүүлээд ирдэг ч юм уу те. Эсвэл нэг эхнэр ингээд нэг орой морой орморой сайхан зассан байдаг ч юм хураацсан байдаг. Тэгэхээр та юу мэдрэж байгаа юм өнөөсөө? Оо энэ нам бодож энэ гэсэн мэдрэмж мэдрэгддэг үү? Тэгэхээр тэр мэдрэмж айгүй чухал. Айгүй чухал. Тэгэхээр тэр мэдрэмж нь ичнээс харахчаас хосоод тэр энэ мэдрэмж явж тэгээд энэ яа гэсэн сэтгэлтэй. Ичнээ намаа та чистэ нэр өөрөө тийчсэн салны сдэг гэж хийж авсан нөхөр цаана ээш нэг надаас салаад хоёр хүүхдээ аваад хайчандаа гэсэн нэг юм санаа зовлон дуу болгоно харагдчихэд дээ шүү дээ. Тэгэхээр тэр юмнуудыг барьж авах та бүхний хамгийн том зорилго. Яг дуугал нь хөнгөний үлрэл юм даа тий. Нүдний харцсан яагаад тий. Ичнээ ингээд аастай чимээг сонсоод Ичний юу гэхээр энэ нэрийг үлдэх гэдэг нэг юм сонсгоод аваад өгч тийм намаа нэг хайртай гэж хэлчих. Намаа нэг анхаартай гэдэг үг гарах болох гэсэн нэг итгэл цаана яваад. Тэгэхээр тэрийг аюулсаар мэдрээд яг хооронд нь зохицуулт хийх юм бол энэ хоёр тэр аюул чухал. Тэгээд та бодоо нэг бодож яаж тэрийг мэдэрнэ гэх. Тэрийг гэж мэдрэхэд сургууль дээр хэрэгтэй юу? Айнал бид нар өөрсдөө нэг болмаас цаанаас нь заяагаад хүртнийг мэдрэх хэрэгтэй гэсэн мэдрэмж. Тэгэхээр тэрийг сайхан сул тавиад хамгийн гол нь дахиндаа өөрөө бодохгүй те та өөрөө бодоод яагаад энэ цалингийн зэрэг яагаад ингэж бодох юм бол тэгээд өөрсдөө байхгүй дээрээ мэдчих чадгаа гэж. Тэгэхээр та дахиндаа янз бүрийн бодохгүй байх юм бол энэ бүхний мэдрэх юм боломжтой. Тэгээд би та бүхэнд тэгээд тасгал хийлгүүлээ. Тэгээд бүгдээ амарцгаая. Тэгэхөө 2020 өөдөөс харах гэж. Өөдөөс харах гэж. Тэгээд бас амлаа гоё хийлгүүлээ байж. Тэгээд ямар нэг шилдэг хүмүүс байгаа лээ. Хойч ихтүүч нэ. За 2020 болсон уу? Чэнэшаа. Тийм нэг өөдөөс нь хараарай. За тэгээд баруун 20 хүний баруун гал талд нь байгаа хүмүүс гараа өгчээ. Баруун гал талын. За 20 хүнийх нэг нь гараа өгье. Нэг нь гараа өгье. За гараа өрсөн хүмүүс дуусна. За гараа өрсөн хүмүүс гараа болгож болно. За та бүхэн маш азтай хүмүүс юу гэхээр манай амтэрс 2020 байл дагаад хийгээрэй. За тэгээд та бүхэн яг гэхээр хамгийн анх хуульч эрхтүүлч гэдэг мэргэжлийг тийм ингээд дипломын гадаж аваад хамгийн ажил дээр гарч ирсэн тэр үеэд дурсан. За одоо хэдэн сарын хэдэн сарын хэдэн байдیں۔ Тэ яг тэр үед хаана ажилд орж ирсэн, хамгийн анхны хийжсэн ажил чинь юу байсан, ямар мэдрэмжтэй байсан, тэ ямар хүмүүстэй хамт ажиллаж ирсэн, ер нь тэр юу болов айгүй дурсамжаар хуваалцсан. За сая гар өрөөгүй хүмүүс хэдүүлээ нэг юм хийнэ. Хэдүүлээ өдрөө өдөөсөө харахгүй. Нөгөө өдрөө нь харахгүй. Өөр тийш хараад хаашаа энэ сайхан заалтыг гэдэг харагдсан ч юу, самбаа харагдсан ч юу, өдөө орон нутгийн лоо сайн өгсөн ч юу. Өөр тийш хараад. Өөр тийш хараад. За тэгэхээр өөр тийш хажуу хооронд маань яах вэ гэхээр нөгөө хүмүүс маань дурсамжаа хуваалцсан байна шүү дээ. За ингээд 20 минут яриа. Тэгээд ирээд бүгдээ сэтгэлээ хаваалцсан. Тэхөө. За эхэлж болно.
За аюу авах нь дуусч. За одоо бид сэтгэлээ хуваалцъя. Эхлээд сонссон хүмүүс юу гэж бодсон бэ? Та өөр тийшээ хараад байхад хүн танд нэг юм ярихад танд ямар санагдсан бэ? Тэгээд сонссон хүмүүс. Юу сонссон? За ямар санагдсан? Зүгээр л хэлжсэн. Тэр хүн үү? Танд ямар санагдсан бэ өөртөө? Надад зүгээр ойлгосон тэр хүн ярьсан. Өсвөл нь ойлгосон. Аха. Тэр нь харилцаа аюу ингийн юм байна. За би шиг хаяалуу. Эхлээд сонссон. Тэгээд сонссон. Хүн юм яриад байхад ингээд өөртөө шахах. Өөртөө хэцүү сонсож байгаа гэсэн. Тань аюу хэцүүсэн. За яа. Та өөрөө анхаарах харамж байгаа шиг аюу буруутай мэдэрчтэй суугаад гэсэн биш тийм. За тань хармаа санагдсан тийм үгүй юм ярьж байгаа чинь өөр тийш хараад хэлсэн тийм. Гой сонсолтоо гэсэн. За. Энд яарсан. Би юу сонсчихсан тэгээд яг чөлгөөлөө зэрэгцэж яг. Би шахуу юм аа. Хэний хүн дэшаахгүй юм байсан уу? Тэгсэн юм ингээд сонсогдоод байгаа юм. Би өөр нөгөө хат хаттай надад чөлгөөлөө. Аа. Би тань яг ярьсан үний үед танд ач холбогдолтой зүйлсэн ач холбогдол. За одоо эндээс ингээд өөр ойлголт авах. Тэгээд айгу амар гоё юм баясгалантай гэсэн. Тийм байсан зүг. Тэгсэн ингээд хүмүүс байгаа. Тэгэхээр тэр нэг айгу гоё байсан сүүл рүү ингээд ярианы ирсэн дуурч мэдрэгдсэн байх тийм үү? А тэгмүүд яг буураад их юм тийм ач холбогдол яриад гэж бодогдсон. Намайг анхаарсан юм юу вэ? За таагүй байсан. Аачлаа ярьсан. Аюу урт санагдсан. Хоёр байна. Тэ сонсно ярьсан уу? Угаасаа ингээд үе шиг тийш харагдаж таанаас нэг дүү болсон. Ер нь бас сонсох тийм эргэлзэл үү. Бэсэн. Тэгээд сонсч болохгүй гэж хэлсэн. Сонсох болохгүй гэсэн үгээс өөр юм бодоо явцсан байж тээ. За. Оо маш сайн. Тэгэхээр та энэ хүн хідэн ажиллаж гэсэн энэ ямар гоё гэрэлт юм бэ? Би энэ шал өөр болоод байсан байх тийм үү? За маш сайн. За. Тэгнэ үү? Нөгөө маань яг аюу сүрэн юм шиг үлдчихэж байна. За нөгөө хүндүүлэх гэсэн юм уу? За. Нөгөө хүн яг би нэг анхаарахгүй болтой энэ хүн яриад гэдэг энэ хүн одоо хамаач юм. Яа наа буруугаар бодчихгүй гэж аюу бодсон биш үү? Би шал өөр юм байна.
энэ хүн юм надад хамаатай ч юм уу гэсэн бодол надад төрдөг боловч энэ хүн надад хандаад яриад байдаг. Энэ хүн өөрөлд миний зүйлс өсгөр хандлах хэрэгтэй. Яа, энэ хүн надад сүр хандлагатай болчихоо дээ гэж айгу санаа зовсоосон. Харин эсэргээр энэ дурсамжин гэж өдөөсө бодоогүй энэ хүн намайг юу оруулаа гэж бодосоо суугаад байсан шүү дээ. За. Тэгээд эргээд би энэ хүнийг хүндэлсэн хөгжөөртөө нүгэл тэгээд уучлахгүй байгаа. Өөрөө хүн ярихаа сууж байна. Намайг тааж байгаа юм шиг батаад байна. Орчра тайвуу сэргэлэн байна. Байсан чи нууцаа анцаалуулаад байна. Анцаалуулаад байна. Байсан чи нууцаа. Хатад нэг 30 байсан гэж. Мама хаа үлдээ явуулчих. Он дөрөс дуурах гараад та тий. Нураа бачих гараад та яв бид дараа. Араад ирэж орж ирээд ярьсан хүмүүсээс сэтгэлээ боолцох тэгэхгүй. За манай орчир бас үсэж орж ирээд тэр чигээр.
나 진짜 돌아가신 다음 아무래도 손다 사노. 어때 손다 사노. 만나서 사노. 본대로 살면 마무리 해주지. 자, 맛있어요, 일단. 멀어. 일두자야. 사배차노. 본대로 이미 들어야. 한번 가르쳐줘. 첫 번째. 하나. 예식비에 병과 석박제 오 예식비에 산호 예식비에 산호 저 힙디기 느낌에도 과연 석박제 산호 새 산호